Ер нь одоо Америкт 27 жил хэрэгжиж хөгжлөнтэй хүний эрхийг хангахад нэлээд хувь нэмэр оруулсан хөгжлөнтэй хүний эрхийн тухай хуулийн одоо туршлагыг судлахаар Америкт ирсэн. Бид нэр бол сая одоо яг тээврийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийтийн тээврийн хүртээмжийн талаар бас Америк улсад одоо яг үйл ажиллагаагаа явуулж байгаа нийтийн тээврийн үйл ажиллагаануудтай танилцлаа. Тэгээд би очсноор хөгжлийн бэрхшээлт иргэдийн талаар төрөөс гаргадаг бодлогоос гадна хөгжлийн бэрхшээлтэй хүн иргэнийхээ хувьд ямар эрх хэдэлтийн бэ? Энэ эрх гэдэг юм чухам юу гэдэг юм бэ гэдгийг энд сая мэдж авлаа. За гол зорилго нь бол бид бас Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчин боловсронгуй олох чиглэлээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг боловсруулж байгаа. Тэгээд үүнтэйгээ холбогдуулаад одоо энэ хуулийг илүү боловсронгуй сайн болгох, энэ хуулиа баталсны дараа хэрхэн хэрэгжилтийг хангах талаар одоо гол туршлага судалгаа ийм ажлуудыг л хийж байна. Монгол бол хөгжлийн иргэдэд хандах хандлага халамжид суурилсан юм хандлагаар хандж ирсэн. Одоо бол бид нэр хөгжлөлтөө хүний эрхэд суурилсан хандлагаар тэдний эрхийг хамгаалах хууль гаргах гэж байгаа. Энийг л одоо хэрэгжүүлэх төлөө ажилланаар гэж